сайн байна уу та хэд өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн үед бол та хэд бидний одоо цаашдаа байн хөтлж явах нэг чухал аппликейшн буюу Арамш магшин маань айцтай нэг үгээр хэлбэл нөгөө SMF. За энд оруулсан болгон цэнэгждэг, энд оруулсан болгон төвчдөг гэсэн. Жишээлбэл шүү дээ тийм ээ. Хэдүүлээ хамгийн өнөөдөр зүгээр энэ дундаас ганцхныг яаж note гэдэг чинь тийм үү 5 сарын 7 бооц нэг энэ дээр одоо та юу хүсэж байгаа юм. Жишээлбэл юу гэдэг за би ageless glow буюу залуужвал за ингээ альжнэмийн бадан хам и boring reflect boy or children yes уулээ багц тэг боолээ чуулан шон бүх төвшин ашон бүх төвшин чимжин за ингээ ашон бүх төвшин хариулсан цэвэрлэгдэж хариусаад цэвэрлээд усаа чийгшин усаад өрхөдөө чийгшин нөхөн бүлчиж хичээний усаж байна. Хичээдэж байна. За ингээ багц маань хэрэглэх болгоно яах нь. Энэ өнөөдөр ингээд би оруулж байгаа. Энэ олон бүр яах нь миний нэг хүслийг биелүүлээд энэ олон бүр бичтэй. За одоо жишээлбэл санхүү мөнгөний асуудал гэж болчихсон тийм. Тэгвэл одоо жишээлбэл би бодсон би өөрийн санхүү баялын мөн чанараа олон бүр эдвчүүлэн эрчимжүүлэн өгөлдөрчүүл өсөж мөрөөдөж бүр өндөө бүрэх юм алпаа сарынха өдөлсөн өдөлтөгөө таулан биелүүлэх хэрэгжилтэж биелүүлнэ биелүүлж байна. Биелүүлж байна. Ер нь одоо цаг дээр бичгээд өгч шүү дээ. За ингэ цагийн хөжлөгээр ингэ жишээлбэл хүүхэд одоо юу яалаа гэж бодъё. За ахлон юу ч юм уу те ахлон хүмүүс чивэл сарвал тэр дандаа төгөлдөр ор болон математик бичээстэй илүү амжилт гаргаж байна. Одоо жишээлбэл энэ хоёр дахь илүү амжилт гаргасаа гэж хүсэж байгаа байхгүй юу? Би хүслээ хүүхдүүдээ. За тэгвэл жишээлбэл энэ симптом. За одоо жишээлбэл өнөөдөр жишээлбэл хин ихчийн хувьд бол ашиг ихчийн хувьд бол жоохон халуурж ивэл жишээлбэл энэ fever энэс эдрийг ингэж орчуулдаг. Энэ гих мэтлэгээр эдрийг ингэж зүгээр ChatGPT-гээр орчуулдаг ахаа энэ даа юу. Тэгээд энэ халууртай байна гэд энийг яах нь ямар хөө төрлийн синдром үүсэж юу шинж тэмдэг илэрч байна те. Та юу хийж гин яа юу тэрнийхээ эсрэг гих мэтлэг үүлгэж гин үү талгаа өгдөж гин үү те гих мэтчлэн ингээд бөөлж үлсэн үү гих мэтчлэн ингээд тэгсэн бол эдрийг ингээд сонгоод ингээд энэ дэр шинж тэмдгүүдээ бичнэ үү тэгэхээр хизээ өвдөж исэн яаж исэн бэ гэдгийг харагдах байхгүй. За жишээлбэл за өнөөдөр одоо ингээд таны өтгөн яг яаж гарч ийн бондгор хатуу юмнууд гарч ийн үү эсвэл бүр энэ хөрхи хэм шиг юм гарч ийн үү эсвэл юм байна уу эсвэл бүр юм ялцгаа байна уу эсвэл бүр гүйлгээд болохгүй байна уу гэд ингээд энийг оруулаад цагтаа нартаа хэдэн цагт гарч ийн гэдэг чигээ шууд хэднэглэгдээ явчихсан. За тэр энэ чинь өөрөө тийм эрүүл мэндийн чинь бүр айгүй чухал зүйл болоод байна. За activity гэдэг чинь энэ дээр одоо жишээ нь та өнөөдөр яасан сэлсэн үү дуугүй унсан уу яг хийсэн үү бяцлагтай хийлээ одоо жишээлбэл те хэр зэрэг
юутай хийсэн бэ? Бяцлалаа. Эрчимтэй хийсэн бэ? 1-15 оруулах чинь. За ямар ч гэсэн би бол өнөөдөр бодоод 2 удаа бяцлалаа оруулж байгаа. Энийг бол хангалттай гэж үзэж байна. Орой бас тасгалаа юм. Бяцлал хийсний дараа яасан бэ гэж. Тэгэхээр би бол монголоор бичиж. За би яг өдөр англиар бичиж. Тэгэхээр deep satisfaction. Сэтгэл ингээ бүр сайхан ансан гэдэг ч юм уу тийм ээ ингээд авч. Ингээд activity буюу юу юм дээр ингээд бяцлал алгасан уу босод юу хийвэ ингээд нэрлээд оруулаад ингээд бичгэнэ шүү. За энэ дээр болохоор даралт чи өнөөдөр хідээс хийдвэ тий. Тэгээ яг энэ үед юу мэдрэгчээ сахар чи хідээсэн бэ? Би өөх хэдвэвтэй биеийн температур хэдвэ ялангуяа нэг ухаалаг цаг зүүдэг бол айгүй амар энэс хараа биччихдэг би хөшөлтөрөгчийн хангамж нь ямар байна бэлхүүстэй тойргийн хад байна тий энэ ямар байна за энийг би оруулж байгаа юм байна за тэгээд ус одоо жишээлбэл ус гэж одоо хэдийн хэмжээгээр ус ууж ингэгээд ингээд юм яач оруулчихна за хоол ямар хоол идэв жишээлбэл тийм ээ. За жишээлбэл би ингээд таруулъя л да. Энэ 5 сарын 1-2-наас би хоол оруулчихгүй гэдэг. Нэг би бараг ингээд оруулахгүй одоо энэ муу. Энийг оруулаад яваад байх юм бол одоо юу яачна гэсэн үг баггүй. Тэгээд оруулсныхаа дараа 5 сарын оруулах багтаа би бүр 4 сар болно оруулчихлээсэн юм. оруулаагүй шүү. Амнаа чавлаг багтаа. Тэр би бүрийг ажиллах юм шүү. Тэгэхээр энэ чинь ингээ хоолны зургийг шууд явчих. За оруулчин тэгээ категори яг үндсэн хоол юм уу эсвэл 100 юм уу гэх тээ. Тэгээд энэ дээр яг ямар хөө байсан гэдэг энэ чинь одоо эрүүл байсан юм уу эсвэл одоо нөгөө юу байсан маш сайхан байсан юм эсвэл онцгой байсан юм эсвэл яг хөдөл байсан юм тий. Яг өсвөлэг байдал чи ямар байсан өсөөгүй байсан юм уу жоох үлсэн юм уу маш их үлсчихсэн юм уу хоолны өмнөх одоо юу гэж байгаа байхгүй өсөлтийн төлөв very hungry буюу маш их үлсчихсэн бол нэг тий эсвэл бүрийгээ цэцгэлэн байсан бол 10 ч юм за тэгээд sick and painful гэдэг stuff тий энэ нөгөө бүр хит хитчгээр бүр дүүрээд өддөг штэ тий за тэнгүүтээ хоолны дараа бас юм өссөрлөөс юм эсвэл бүр дүүрсэн үү эсвэл ингээд бүрэн цацсан уу slightly дунд зэрэг цацсан уу гэдэг таагаар илэрхийлж тийм энэ мүүдийг бас хоол эзний дараах мүүд юм хоол эзний дараа танд одоо жишээл юу гэж бодож байна надад бол яасан сайхан хоол вэ гэж тэгээ ингээ хоолныхаа зургийг сэвгээд нэрийг бичээд ингээ хадгалчтай болсон байна постэн түргээд хадгалж шүү за ийм байдлаар хоолныхоо юм хөтлөөрөө за ингээд ойлгомжтой тийм за энэ хоол байх нь энэ ус байх нь энэ болохоор үзүүлэлтүүд байх нь энэ нөгөө бясалгал дасгал ном энэ болохоор тэмдэглэл хүсэл янз бүрийн бүх тэмдэглэл мэдлэг бичнэ энэ болохоор селфийнхаа зургийг оруулаад өнөөдөр оруулаад байх юм бол нөгөө өөрчлөгдөж байгаа царайгаа хэдүүлээ харна одоо ингээ оруулаа яваа хэдүүлээ за энэ бол өтгөн гэж хэлсэн тийм ээ за уучлаарай энэ бол одоо эрүүл мэндийн ямар нэгэн шинж тэмдэглэлж байгаа л хэлж байгаа. За одоо энэс өмнө та хэдээс би одоо гоох юм бол ингээд юу ирсэн байж байгаа. Та хэдэд нэг асуулгын хуудас стресс гэж байгаа. Стресс гэдэг дээр нь стрессээ бөглөөд энэ age гэдэг дээр насаа бөглөө энэ одоо таны нас ер нь хэдтэй юм бэ? Та ер нь ямар стресстэй юм бэ? Тэгээд дараагийнх нь болохоор body гэж байх хэвээр. Body гэдэг. Энэ биеийн байдал ерөнхийдөө ямар байгаа гэсэн. Энэ гурвыг ямар ч байсан яах нь таад бөглөж. Их юм бол одоо тэгээд тэрнээс өмнө магадгүй ингээд personal account руу бас ороорой. Бас өөрийнхөө нөгөө юугаа ягаагүй гэж болно та. Мэдээлэлээ бас өөрөө оруулаагүй байж болно. Гэхдээ ихэнх нь орцсон байгаа хаа. Энэ дээр ингээд одоо жишээлбэл өөрийнхөө таны мэдээллийг оруулж байна. За юм байна. Дээрээ дараа. Тийм. Stop sharing. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээд энийг хийгээд эндээс асуух зүйл байвал лалаараа за
Энэ яг юу гэж байгаа юм бэ? Дараа хоёр шүү. Баярлалаа.